Захим шүүх Моктрол 2025 Иргэний иргэн шүүхийн мэтгэлцээний тэмцээн маань энэ жилийн хувьд оролцсон бүх ихтэй сургуулийн оюутнуудад нэгэн сайхан дурсамж болсон гэж үзэж байна. Өөрөөлгөн бол оюутан багтаа захим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцож, анхашны шүүх хуралдаанд мэтгэлцэж, уг мэтгэлцээнээ анхашны шүүхийн шүүгчнэрээ шүүлгэсэн. Түүнчлэн давзаалгачны шүүх хуралдаанд гомдол гаргаж, гомдлоо хилцүүлж, гомдлын татгалзлаа мөн тайлбарлаж, танхимаар хэлсэн энэ оюутнуудад нэгэн ач холбогдолтой тэмцээн болсон гэж бодож байгаа. Энэхүү аялал маань оюутан бүрийн дурсамж, ад жаргалтай инээл хөөртөө нэгэн үеийг үрд мөнхөлсөн гэж зохион байгуулагчдын зүгээс бодож байна. Тэгэхээр оюутнууд маань маш идэвхтэй оролцсон. Ер нь таамаглаж яснаар эхний удаа бас цаас хэрэглэхгүй байх нь тэдэнд бэрхшээлтэй байсныг бол хэлсэн. Гэхдээ 3-7 хоногийн дотор одоо маш хурдан дасан зогтсон байна лээ. Тэгээ тэмцээний явцад заримдаа оролцогч талуудын одоо дуу бүдэг сонсогдох явдал гарсан байсан. Тэгээ энэ бол өнөөгийн одоо бидний нөхцөл байдаг нийтлэг үзэгдэл. Гэхдээ хамгийн гол нь эдгээрийг бол бүрэн одоо засан сайжруулах боломжтой. Бидний ирээдүй болсон залуу хойч үеэ бид зөв чиглүүлэх, дэмжиж туслах тэдэнд урам өгөх нь бол чухал. Нөгөө талдаа энэхүү цахим мэтгэлцээний тэмцээнийг явуулахад манай шүүхийн байгууллагууд, мэдээллийн технологийн ажилтнууд, шүүгч нарт маань баггүй сайн туршлага болсон. Бид ковидын үеэс шүүх хуралдааныг онлайн явуулж ирсэн. Гэхдээ энэхүү цахим шүүх мэтгэлцээний тэмцээнийг явуулахдаа бид нэгэн зэрэг олон шүүх хуралдааны танхимд зэрэг одоо зохион байгуулсан нь бидэнд шинэлэг байсан. Шүүгч нар маань бас оюутнуудтайгаа адилхан бүрэн цахим хавцас хэрэгтэй танилцаж цаасгүй орчинд шүүх хуралдааныг явуулсан нь ирээдүйн цахим шүүхийн бодит дүр зургийн эхлэл болж байгаа. За захимаар анх мэтгэлцгээс өмнө бол яг яаж мэтгэлцээ бол ерөөд бол ойлголт жоохон дутмаг байсан гэсэн. Одоо сая захимаар мэтгэлцээд үзэхэд бол давуу талууд бол үнэхээр үеиг байдсан байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо бид нар давхар 6 гишүүн маань бол зэрэг шууд нэг докс дээр ажиллаад хин юу ярих гэж байгаа нь бол шууд ингээд бие биендээ бол заавал артлаас үг дамжуулахгүйгээр докс дээр шууд өгүүдээ бүгдэрийг нь бол тайлбарлаад оруулж байгаа. За давхар мөн болохоор бид нар хууль хэрэглээнүүдийн хувьд болохоор давуу тал нь гэхээр манай legal info-гийнхаа ачаар бол бүх хуулиудыг бол legal info байдаг. За тэгээд хэрвээ хэмжлэгч талаас иргэний хуулиас гадна өөр хууль хэлэх юм бол шууд legal info-гоос ямар ч хуулийг бид нар шууд хамгийн хурдан гаргаж ирэх боломжтой нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгээд мөн бусад ерөнхийдөө бол энэ шууд техниктэйгээ харьцаад ийм кейсүүдийг бол ингэж хурдан өрнөх байдлаар мөн энэ мэтгэлцээний тэмцээнийг бол хурдан өрнүүлэх байдлаар бол давуу талтай байлаа гэж үзэж байна. Бидний хувьд хэм бол техник технологийн сааталтай байх болов гэж нийлүүлгүй санаа зовнижсэн боловч тэр тал дээр бол ямар нэг асуудал байсангүй. Харин эсрэг багийн маань одоо микний асуудлаас үүдэлтэйгээр техник хэрэгслийн шаардлагыг хангаагүй улмаас мэтгэлцэх ур чадвар болоод цаашлаг багийн зохион байгуулах хэмжээний оноонууд хасагдах эрсдэлтэй байдгийг бол ингээд харлаа. Тийм учраас энэ тал дээр бол багууд маань анхаарч ажилласай. Тэгээд илүү техникийн шаардлагыг хангасан байдлыг бүрэн байдлаа илүү сайн одоо бэлтгэлтэй орж ирээрэй хэмээн мөн зөвлөмөр байна. Тэгээд энэ удаагийн Моктрол тэмцээн бол онцлогтой. Эхний 2 шат маань бол анхан шатны журмаар захимаар алсын зайнаас орсон бол сүүлийн 2 тоглолтоо давхрын журмаар шүүхтэр ирээд бас ямар нэгэн цаас хэвлэмэл хууль ашиглахгүйгээр бол тэмцээнд маань зохион байгуулагдлаа. Тэгээд ирээдүйд одоо хуульч, шүүгч, өмгөөлөгч болох биднэрт одоо ингээд хэрэг шийдвэрлэх ажиллагаан дээр цахим технологиг ашиглаж одоо байхыг оюутан байх үеэс нь эхлүүлээд суралцуулж байгаа энэ тэмцээний одоо ач холбогдол бол өнөөдрийн тэмцээнээр гаргаж байгаа юм болов уу гэж бодож байна. За өнөөдрийн тэмцээний зохион байгуулагч нартаа болон энэ тэмцээнд бэлдсэн багш нартаа мөн уус суульчийн сургуулийн практик сургалтын төвийн хамт олондоо хамтдаа бэлдсэн багийнхандаа сургуулийнхандаа бүгдэнд нь баярлалаа гэдгийг хэлмээр байна. Маш гоё тэмцээн болж өнгөрлөө. Зохион байгуулалтын үед маш сайн болсон. Өмгөөлөгч нарын үүрэг оролцоо үнэхээр их байсан. Тод жишээ бол өмгөөллийн legal guide компани өмгөөлөгчид маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан. Тэгэхээр цахимжилт бол олон хүчин зүйлээс хамаарч урагшаага хөгждөг. Дан ганц шүүх, прокурор, цагдаагийн асуудал биш. Үүнд манай өмгөөлөгчдийн итэх оролцоо, дуу хоолой, хандлага маш том нөлөөтэй. Өнөөдөр нэг хуулийн компани цаана маш олон сайн хуулийн нөхөрлөл компаниуд байгаа. Өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулахдаа өдөр тутамдаа цахим технологиг өндөр түвшинд ашигладаг олон сайхан өмгөөлөх залуучууд байдаг. Эдгээр өмгөөлөгчдийн төрлөг бол шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилтын хөгжилд
үлэмж нөлөөтэй. За 2025 оны цахим мэтгэлцээ маань амжилттай болж өрнөлөө. Сэтгэл бол маш өндөр байна. Бүх багийн гишүүд бол бүгд өөрөө оройллоо маш сайн гүйцэтгсэн болохоор багийн ахлагчийн зүгээс бол багийнхаа бүх гишүүдэд баярлалаа, талархсан, бүгдээрээ мундаг байсан гэж хэлмээр байна. Тусалсан бүх багш нартаа бол маш их баярлалаа. За тэгээд тусгаалan даваа сурам багштай бол маш их баярснаа илэрхийлж байна. Баярлалаа. Одоо шүүхийн цахимжилттайгаа холбоотойгоор цаашдаа бид бүхэн одоо ирээдүйд хуульч болоод, эрх зүйч болоод төгсөөд гарахын хувьд бол маш тийм шинэлэг тэгээд үүний бол анхны нэг хэсэг нь болж чадсандаа бол маш их баяртай байна. Ямар ч одоо бал цаас ашиглахгүйгээр за зөвхөн захим одоо таблет технологи хэрэгсэл бол ашиглаж энэхүү одоо мэтгэлцээндээ орсон за бэлтгэлээч гэсэн яг тэр одоо байдлаар хийсэн гэдэг утгаараа бол илүү бас сорилттой байсан гэж харж байгаа. За тэгээ өнгөрсөн бас бүх хугацаанд бол тусалж дэмжсэн сургуулийн хаамд болон багш нартаа бол бас талархснаа илэрхийлж байна. Давцаалдах журмаар одоо анх удаа энэ иргэний эрх зүйн одоо энэ хэрэг маргаан дээр бэлтгэлсэн нь бол энэ удаагийн энэ тэмцээний авсныг том онцлогуд юм бол нэг байлаа. За Баялмаа өгчтэй бол баярлаа. За мөн түнчлэн цохин байгуулсан Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хороо. За өмгөөллийн Legal Guide хуулийн фирмийн хамт олонд бол баярснаа илэрхийлж байна. Шүүхийн цахимжилттай холбоотойгоор оюутнууд маань цахим гарын үсгийн хэрэглээ, тоон гарын үсгийн хэрэглээ, за цахимаар татлах баримтыг хэрхэн шинжлэх вэ гэдэг талаар судалж одоо оролцлоо. Тэгээ ямар ч байсан оюутнуудын маань цахим гарын үсгийн хэрэглээ, тоон гарын үсэг, за цахимаар ажиллах, цахимаа шүүх хуралдаанд оролцоход юу анхаарах вэ гэдэг дээр нь оролцсон бүх багуудын гишүүн бүр тодорхой хэмжээнд бол судалж суралцсан бахаа гэж бол бодож байна. Захим шүүх моктрэл 2025 иргэний иргэн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцсон оюутнууд залуучууд та бүхэндээ ирээдүйн хуульчийн их үйлсэд амжилт хүсье.